За сайн байцгаана уу Good Soil та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ээлжид нэгэн подкаст эхэлж байна. Энэ өдрийн подкастын зочноор Номон хамтлагийн дуучин Ган Төгсөх бидийг зөрөө ирлээ. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу. Өрсөнд баярлалаа. Дүүгийнхаа подкастт орж байгаа да. Тун талархалтай байна. За биднийг ер нь үйл ажиллагаа болгон дээр дэмжиж оролцож идэг төгсөөхтэй маш их баярлалаа. Тэгээд ер нь бид нар ч одоо 2019 оноос бараг 20 оноос хойш одоо тасралтгүй нөхөрлөө явж байгаа ийм ах дүүс нар те. Тэгээ 19 онд энд байсан хажууд. Тий. Тэгэхээр чинь би 19 оны намраас бид нар танилцсан байхгүй. Тэгсэн. Та энд орж ирэхэд ирсэн билүү? Үгүй энэс өмнө байсан шүү дээ. Өмнө байсан тий. Одоо энэ Чукахын байранд байх чинь. Зөв. Тэгэхээр бас л багагүй хугацааны нөхөрлөө шүү. 19 он гэдэг чинь өнөөдөр 6 жил бидээс төв хүчсэн байна шүү дээ. Үгүй зайгүй нөхөрлөлөө шүү дээ. Тэгэлээ жил тий. Тэгээ төгсөх юм маань бас дэмжлэг тусалцаа. За тэгэл олон хүмүүс наашаа явуулна гэл мундаг үндэ. Тэгээ хүрээлэл сайтай юм. Өөрөө бас Facebook-ийн инфлюенсер шүү дээ. За тэгээд өнөөдрийнхөө подкастер хоёлаа олон газар ер нь ярилцлага өгсөн үндэ та. Тэгээ одоо энэ удаа бас арай өрмөц, арай онцлогтой, арай илүү дотн сайхан ярилцъя гэж бодож байна. Тэгтээ ёсын байна одоо Номон хамтлагийн тухай ярьж эхлэх нь зөв болов уу гэж бодож байна. Тэгэхээр Номон хамтлаг маань анх ер нь хэдэн онд үүсгэн байгуулагдчихсэн. Тэ? Тэгээ энэ тухай та яг эзэнээс эхэлж Номон хамтлагтай хаяглагдаж дуулж эхэлсэн. Энэ тухай та яриагаа эхлээрэй. За минь дөө. За тэгээд юу сая чи хэлж байна. Ер нь би одоо нэг олон подкастт ордгоо штэ. Тэгээ бас юугаа ач ярих юм бэлээ сая боддtiin. Тэгээд саяхан би нөгөө Ган Зориг найзынхаа өөрчлөлт гэдэг подкастт орсон байгаа. Хүүхдүүд радио сонссон. Ер нь нэг ордгоо юм. Тэгээд дүүгээ санал тавих дээр одоо Good Soil-д баргад миний нэг гэр шиг болцсон штэ. Тэ байнга л ирж очиод явж идэг. За тийм учраас дүүгийнхаа подкастт орж бас баяр болж байна. Шинэ жил болж байна. Хажуугаар нь ажил ихтэл явж байна. Дамжуулаад явж байна. За Номон хамтлагийн тухай гэвэл подкастнууд дээр ярьдаг л да. Ер нь бол яг би бол Номон хамтлагт дуулж эхэлсэн 1991 оны 5 сарын 21-ний өдөр Виставка дээр Айдоны жигүүр гэх тэмцээн дээр Аавын охин гэл энэ дууг харивчд гаанх дуулж ирсэн. Тэрнээс өмнө бол яг 90 оны 10 сард 90 оны нэг тэр 100 намартаа ер нь Номон хамтлаг байгуулагдсан байсан байдгийн. Одоо энэ микрийн талигач манай Лүхи мөхөр за тэгээд манай Магна Суур одоо дөрвжээс бүжгийн Оси актив театрын ерөнхий ормастер манай Дашбямб манай Аравжа Хако дэргэд микро хитэн залуучууд нийлээд Номон хамтлагийн анхны бүрэлдэхүүн бол байдгийн. Тэгээ яг энэ Номон хамтлагийн анхны бүрэлдэхүүний дуусан одоо өвлийн бодол Деважи дэргэд дуун тухай үед бол нэлээд бас хүмүүст хүрсэн байсан л да. Яг одоо Аравжа битээр уран бүтээл хийгээд ер нь Номон хамтлаг бол илүү уран бүтээл нь одоо баяжаад бас явсан гэж хийж болно л доо. Тэ. Зөв. Ер нь тэгээд та тухайн үед орчоо тэгээд анхны уран бүтээлийг одоо ямар уран бүтээлээр та хоёрын уран бүтээлэр нь олон түмэн цацагдж байсан бэ? Харин би саяхан нэг юм дуу өгдөө штэ. Цоглог гэрэлтийн харнуудэрэ чи анх танилцаад ингээд элдэг даруу ашаараа чи намайг ивэж очиг бүтгэн хайрыг минь дөл болгон бадараач амьдрал хайр дээр
тогтдог юм гэж чимэн шивэнсэн онцолж хийсэн үгийг чинь айтандаа тунгач нэгэн толдох амьдралдаа зүв гიშгэж явида авийн охин ээжийн охин миний хайрт чамайгаа чин сэтгэлийн угаасаа би дээдлэж явида. Энэ дуу анх 1991 онд Арвижа битэрийн хамгийн анхны дуу гэдэг нийлж дууссан. Хайрттай дуулах дуу гээд тухайн үе 90-ад онд бол цоглог гэрэлтэгч гэж бас гэлтгэл байсан л да. Тийм. Тэгээд таны одоо дуу уран бүтээл энд ярилцлага бүх юм дээр л Арвижа гэсний тухай яриа хөрөндөг те. Та хоёрын нөхөрлөлийн тухай бас яриулмаар байна. Дашарвжагийн Арвижа гэж миний найз маш авьяастай тэм залуу байсан. 1969 оны 7 сарын 10-ны өдөр төрсөн байдгийн. 1998 онд 29 настай байхдаа бурхан зүгийг олсон байдаг миний найз. Миний найз бол нохороод ирээд 29 наслахтаа маш их юм бүтээж хийж төрөвж аваад явсан. Ер нь тийм эгэлгүй сайхан авьяастай хүн байсан та бас лам хүн байсан шүү дээ. Тэгээ сүүлд нь намайг байхгүй хэсэг хугацаанд энэ нэмэн тас тийм бацогт үг бас хажууд аваад дуулж исэн түүхтэй. Тийм байдаг. Тэгээд Арвижа гэж бол товчхондоо хэлэхэд бол миний зүрх сэтгэлийн гүнд байдаг. Миний сайхан найз байгаа авьяастай. Одоо энэ найзынхаа дуунуудыг дуулаад явж шүү дээ. Та хоёр анх яаж ирэн танилцчихсан бэ? Битэрийн танилцсан түүх их сонио. Тэгээд айчаа чин микрих тэгээд нэг тийм буржгардуу үстэй намхаа нэг тийм хөргнүүдээр нэсэнлэхгүй байсан. Одоо танилцсан нь миний сайн санах дээр 86 87 он байдаг шиг сандээ. Тэг хамгийн гүн танилцад дотн нөхрөлсөн айран байдаг аахгүй. Битэр чинь 1988-аас 90 онд нэг ангид алба байсан. Бүр нэг ангид алба баагаад тэр одоо Хэлимбад дотоодын цэргийн 051 дугаар ангийн Долгион гэж хамтлагийн би бас гитар тоглодог дуучин нь манай Арвижа бөмбөрчин байлаа. Одоо тэгээд тэнд алба хааж хахад одоо тэр намаа хамтлагийн дуулдаг байсан. Шин цэрэг эдэргээд дууг аажмын зохиож байлаа шүү дээ. Тэгэж танилцаж нөхөрлөөд цэргээс салгаж ирээд намын гэж хамтлаг байгуулад одоо уран бүтээл хийгээд явсан. Хоёр даа битэр. Найзынхаа тухай одоо найзын чинь ямар зан чанар таны энэ гүн бат нөхөрлөлд ийм ул мөрөөлдөөсөн гэж та боддгоо юм. Бусдаас онцгой хүн байж тээ. Төгсөө ахын одоо сэтгэлээс гардаггүй энэ сайхан нөхөрлөл үгүй болсон он ч гэсэн ингээд явж ийн гэдэг бол ямар ч үсэн таны зүрх сэтгэлийн гүнд бол айхтар гүн тод мөрөөлдөгээ бутсан байна шүү дээ тий. Тэгэхээр найзынхаа тэр нэг юм өрмөц тэр бусдаас онцлогтой тэр хүчрхэг зан чанарын тухай та нэг гоё подкаст сонсож байгаа хүмүүстэй яриач. Манай ааж чинь ерөнх хэлдэвтэй хүн байсан л да. Тэгээд одоо өнөөдөр би ингээд нэг дуучин гэд нэр зүүгээд бас намаа амтлагийн төгсөөгөө явж байгаа салшгүй холбоотой бол миний найз л да. Би чинь цэргээс салгаж ирчээд намаа амтлагт орох гэсэн чинь яг намаа амтлаг нь бий болцсон. Тэгээ би чинь гэмтлэг асар шиг явж илээ штэ. Тий? Скам дэрлэлтээс гэд. Тэгээ явж хахад манай энэ намын гэж хамтлагийн бөмбөрчин байсан. Лүхи мөнхөр гэж залуу аваарт орж ирээд тэгээ бурхан зүгийг одоод тэгэл аажаа надад намаа хамтлагт орох саналыг тавиалд ингээл битээр дуулж исэн. Арвижа гэж хүнийг бол одоо энэ үзэж байгаа янз бүрийн хүмүүс одоо янз бүрийн талаас нь харах байх л да. Миний хувьд бол энэ хорогоос явтлаа. Найзгаа мөнхөд дурсаж явах учиртай найз юм аа. Тэр хүнгүүгээр өнөөдрийн төгсөө байхгүй ч таа. Тийм тэгж л боддог би.
Одоо ингээд гоё дурсамжаа сүхэлдэ хоёлаа. Та хоёрын хөрлөж явж явах үе нөх гоё тийм юм тод үлдсэн дурсамж юу вэ? Одоо ингээд нэг юм сэтгэл үлдээсэн те. Яг тэр үед ингэж ийсэн тэгж ийсэн. Яг ийм нөхцөлд миний найз надад ингэж хандж ийсэн ч гэдэг юм уу те. Нэг юм гоё дурсамжтай. Одоо ингэ сонсож байгаа хүмүүс таны ярьж байгаа тэр яриаг ингээ гоё төрслээд төсөөлөөд бодоход тийм ээ. Сурамжтай байхаар ч юм уу тийм ээ. Гоё одоо сэтэл нөхөрлөлдөө бас хэрэгжүүлж болохоор тийм санаа ч юм уу тийм ийм болох юм болов уу гэж би бодож байна. Тэгээ энэ гоё мэдрэмж сонсмоор танаас одоо найз чинь үлдээсэн. Юу л да. Одоо ингээд толгомдаад ч юм уу ингээ яг ярих гэхээр айгүй олон юм бодогдоод байна л да. Толгойд орж ирээд тэгээд янз бүрийн юм бодогдоод. Зөв яг би залуучуудад үлгэр жишээ эдэр болоод гэж ярихаасаа илүүгээр уран бүтээлч хүн гэдэг бас утгаар нь ярих гэсэн юм л да найзгаа. Тэгээд миний найз чинь одоо яг тийм сая чамаг ярьж хахад нэг тийм дурсамж санаанд орлоо л да. Одоо би найзгаа нэг дууг дуулна л да. Одоо Даржаагийн зохиолч Даржаагийн шүлэг манай Аривжаагийн аяын дурлал гэдэг байдаг байхгүй юу. Тэгээ би тэр энэ дууны аяыг хийчээд ерөөс үг болтохгүй. Тэгээд аяа нь бол байгаад байдаг. Тэгээд нэг өдөр тэр чи 91 оны 100 байна уу да. Энэ хайрттай дуулах дуугаа дуулсан байсан. Тэгээ энэ дуу маань нэлээд гоё тухайн үед хийт болоод залуучуудын тунд тэгээд нэг орой яваад орсон чинь микерт Аривжаагийн гэртний яваад орсон чинь харин өөдөөс нэг хөөрхөн инээдгийн жотатлын нэгэд төсөө өгшөө үг болсон шүү гэл чи энэ дуулаад үсттэй хоёлаа дуулаад үзье гэл тэгэл гитараа аваад энэ дуу бүтчихсэн юм да тэгээд аяа нь бол Аривжаа зохиосон үгийн Даржаа гэж зохиолч үгэлдэ илгээлтгээд яг тэр дурлал гэж Даржаа зохиолчийн дурлал гэж арманы яг нүүрэн дээр нь байдаг илгээлт гэд нэртэй шүлэг байдаг. Тэрэн дээр одоо тэгээд би найзгаа хамгийн дурсаж ярих юм бол бас энэ байна. Ер нь бол гоё мужик байсан шүү дээ. Чудамда барилдан. За ер нь тэгэл битэрч айрамд хамт байсан. За тэгээ микрийнхэн бол мэднэ манай хайжаа. Дийлэл. Зодон зөхөө. Ер явна. Их сахилахгүй лам байлаа шүү дээ тэр чинь. Лам. Ер нь бол тийм. Ер нь тэгээд би эргээд олон жилийн дараа бодоход богино настай хүмүүс тийм байдаг юм уу гэж бодогдсон шүү дээ. Толгоосод хөдөлгөөнтэй галзуу. Урлагийн авиас гэж төгсөрцөн. Бүр сонин юм надад ам халаад ярихад тэр чинь одоо 91 байна уу 92 онд битээр одоо дуунууд маань аюу хит болоод бөөн баяр хоёлаа. Тэгээд манай айжгийн хойд аав нь болох хүн нэг тийм Москвич илүү нэг лаада байл улаан машинтай байсан. Тэр машин дотор битээр ингээд машиныг харж хондог. Тэгээд орой нэг гэрт гитар балбаад иж болохгүй. Тэгээ битээр машин дотор нь ороод гитараа тоглоод хоёлаа нэг нь 21-тэй нэг нь 22-тэй хоёр бацаа ярьж хахад ааж надад хэлжсэн байхгүй юу. Тэгсээ би 30 хүрэхгүй шүү дээ гэж. Тэ. Найз нь 30 хүрэхгүй шүү дээ. Тэгээд 30 хүрэхгүй юм чинь би одоо аягүй их гоё дуунууд хиймээр байна те. Хоёул аягүй их гоё юм ярина. Тэгээд тухайд одоо 20-21-тэй хүүхдэд 30 нас болох шүү дээ. Тэгэл би юу балгараад юу яриад байгаа юм ингээл. Тухайд нэг үл тоож исэн боловч эргээд бодсон чинь яг 30 хүрээгүй л бурхан бас юм да. Тэг юу хэлэх гээд байх тэр ер нь бол сануун байсан шүү дээ. Дууны шүлгэмүүлгийг шууд бичнэ. Ая маяг шууд зохион. Их дурламтгай. Тийм ер нь тэгээд манай хамтлагийн дуунуудыг ер нь манай айжаа сэтгэлийн дискогоор зохиосон дуу нэлээд байгаа шүү. Бүгд эзэнтэй алтан цэцэг гээл байдаг. Ном тастын дуулдаг сүүлчийн удаа гээл байдаг. Бүгд л эзэнтэй дуунаар байдаг шүү дээ. Тийм байна. Энэ нөхөрлөлийн гайхамшигтай ер нь сонсохоор гоё идэгин. Тэгээд тухайн үеийн нөхөрлөлүүд бас илүү үнцэнтэй санагдаад идэгин надаа.
мэддэггүй мөн нэгэнтэй аим тий. Одоо үе залуучууд ер нь яг тэгж нөхөрлж бас чадж байгаа юм болов уу юм болов би бас сайн мэдэхгүй байна. Бидний үеч гэсэн ер нь нэлээд үнцэнтэй нөхөрлөл байсан шүү. Одоо ч тэгээд нэг гэр бүл гээд тэгэл үр хүүхэд гээл ажил төрөл нэгэндээ санаа тавьж эргэж уулзах нь л одоо холтцсон болохоос биш. Тэр үеийн үнцэнтэй нөхөрлөл одоо бидний үед бол байдаг. Одоо яг энэ цагаа амьдарч байгаа нөгөө жинзи үеийнх нь чухам ямар байдгийг те мэдэхгүй байна. Гэхдээ таны үеийн одоо үеийнхний тэр нэг нөхөрлөл бол илүү үнцэнтэй мэдрэмж төрүүлдэг байхгүй. Нэгэндээ яг л хэлсэн ярьсандаа тийм ээ. Нэг эр хүний нэг юм одоо та нарын ярьдгаар нэг мужик зан гэдэг яг л харагддаг байхгүй. Тэгээ яг тэр таны ярианаас бол тийм төсөөлөл яг л буужлаа л да. Харин яг сонсож байгаа нэг ингээ мэдрэмж төрүүлж байгаа. Ер нь яагаад би 30 хүрэхгүй шүү дээ төгсөө гэж яагаад хэлсэн юм бол одоо ингээ эргээ бодоход ер нь яагаад тэгж хэлсэн байдаг юм бол хүнд өвдсөн байдаг юм болов уу яас байдаг юм бол миний үнээс би яг бурхан болох үед нь байгаагүй л дээ. Би байгаагүй. Тэрийг бол хүмүүс тоочод яг хаа. Би өөр газар байсан. Тэгээд эргээд бодоход одоо энэ хүмүүс юу гэж бодох нь одоо над нэг сонирн биш юм л да. Ер нь бол энэ хорвоод амьдрах хугацаагаач мэдчихсэн хүн шиг байдаг. Ер нь бол тэгээд манай хүн чинь харавсан байдیں۔ Шүү дээ. Харуулж. Тэгээд манай хүн өөрийгөө тэм богнастаа гэж мэдтгэл байсан юм шиг байгаа юм да. Тэр би одоо хүний өмнөөс ярьж чадахгүй шүү дээ. Тэгээ би яг бурхан болох үед нь өөр газар байсан л да. Тэгээд миний найз миний зүүдэнд ирж ирсэн. Тэгээд энэ сонин нэг шин унтчихсэн чинь л тэр үед өнгө CD гарч ирсэн. Тэгээ би тэр тоглолтын дээр аажаа нэг юм кэп малгай өмсөд юм пижак өмсөд энд хажуудаа нэг юм нусны ачуушг те гардаг нэг юм пижак байдаг гэсэн шүү дээ. Яг тэрнтэйгээр л төгсөө минь хаста CD гаргасан шүү. Тэгээ яг найзхаа нэрийг оруулсан одоо ерөөс оролдгүй яах вэ гэл ингээд энийг л ярьжсэн гэсэн. Тэгээ зүүдэнд ороодсэн. Тэгээ төд бодлгүй л би сонссон доо найзгаа. Ерөн юмны ингээд утга занглаа их сонирн байд юм бэлээ. Тэгээд өнөөдөр хүртэл одоо ингээд дуулаад ингээд нам гэж хамтлагийнхаа нэрийг бас ингээд өөрийнхөө хэмжээнд л хэрэндээ зүтгээл намгийн төгсөөгөл яваад байгаа нь одоо хүн ерөөсө ганцаараа ганц мод гал болдгоо ганцгүй айл болдгоо гэдэг шиг уран бүтээл дээр ч гэсэн бас хичнээн би соло явж байгаа ч гэсэн одоо хүртэл арбижагийн дуугдуулаа явж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр миний одоо бас л нэг хөдлөх хүч маань болоод тэр хүнийхээ өгөөжийг хүртэл явж байгаа энгийн нэг найз шүү дээ би чинь. Тэгэхээр найзын тухай ярьж байгаа энэ ярианаас ер нь таныг дүгнэхэд одоо ган төгс гэж хүн бол ёстол нэг жинхэнэ эр хүн л харагдаад байдаг л да. Хөндлөнгөөс харж байгаа бид нар. Ер нь одоо тэгэл ингээл найз нөхрийнхээ тухай яриад магтад цаашаагаал ингээл хаач явсан өнгөөлж хамгаалал ингээл явдаг ирчүүд нь цөөхөн болцсон шүү дээ. Одоо та бас харж л байгаа бах. Гэтэ та бол хэлэхгүй бах л та. Ер нь бол бидний ажиллаж байгаагаар бол тийм байдаг. Тэгэхээр ингээд нэг юм хүний ач тус гэдэг юм уу нөхөрлөлийнхөө өмцнийг санаж ингэж байнга магтад цаашааж ингэж явдаг ир хүн бол цөөрцөө ер нь байхгүй шүү дээ. Нэг юм болцсон шүү дээ. Шалчганаал орж ирдэг те. Тэгэл ингээд нэг үг гээхгүй хэрэлдээл ингэж явдаг хүмүүс нь олширчод байгаа. Нэг юм олшрох цаашаа юу яриад байгаа. Ер нь тийм болцсон шүү дээ. Олшрох биш шүү бүр ингээд бүр яг тийм байх ёстой гэдээ ойлгосон юм шүү. Ер нь биш дээ. Эр хүн гэдэг чинь эр хүн нэг л хэлдэг шүү дээ. Хэлсэн үгэндээ эзэн тийм үү? Эзэн олондоо сав. Ядарсанд тустай. Задарсныг дардаг. Зөв. Өнгө мөнгөөр өөрийгөө худалдадгүй. Гэр бүлдээ үнэнч
Ер нь нэг тийм л байх ёстой байгаа шүү дээ. Одоо бол би одоо ингээд заавал хүн болгонд таалагдах гэж байх хэцүү шүү дээ, тийм үү? Миний өөрийн амьдралд баримталдаг үзэл бодол би өөрөөхөө л өнөөдөр хүртэл явсан. Алдах үедээ алдаад, онох үедээ оноод, үзэх юмаа үзээд явсан штэ дүүмэн. Тэгээд зарим гаруудын давхгүй давсан шүү гэж боддیں۔ Өөрийгөө бол би. Тий. Гэхдээ хизээч би онгорч явдгаа. Би хиндэж дээрлэж явсангүй. Би хэнийг ч мяалж явсангүй. Яг гэхдээ үнэхээр би ч нэг үеийн түүх үсттэй. Би одоо нэгэн үеийн түүх шүү. Би одоо 55 настай. Бас л хөөрний ярих хүмүүсийн нэг шүү. Би даруухан дугаал явдаг. За хтээд дадад хөөрхөж тэгэл явчихсан шүү дээ. Иймэрхүү ингээд хараал тэгэл явахтай. Худлаа үнэн бол ингээл би ч сошиал жоох идэвхтэй. Би ч онд ярьдэн шүү дээ. Ерөн худ гаруудтай ирчвэ, эмчвэ. Хоёр үг солиод мэдэгдэндээ те. Ерөн мэдрэндээ. Ерөн тэг ход байх ямар хэрэгтэй тийм ойлгодгүй шүү дээ. Тийм худлаа байх. Улаан мяа юм байж нэг лаглаг том ярддаг те. Мэдгүй би юм гаруудыг ерөөс ойлгодгүй шүү дээ. Ойлгож гэж тийм хүсэлж байдгүй надад. Сайхан ирчүүдийн нөхөрлөл өнгөрсөнд байсан. Сайхан ирчүүд байсан. Сайхан ирчүүд байсан. Мэдээж одоо ч байгаа. Гэхдээ нийтлэг одоо ирчүүдийн нэг юм иршүүд зан чанар тийм ээ. Нэг юм гүн бат нөхөрлөлөө үнэлж цэгэндэг, нэгэндээ үнэнч байдаг. Энэ зан яагаад ингэж цөөрөөд байна? Таны бодлоор та юу гэж бодож байна? Бид нар хаана юун дээр алдчихв? Энэ хүнийхээ хувьд энд юу нөлөөлөд байна? Та бол одоо цагт бол энэ залуучуудын бол аав шиг нь хүн. Жохон бибинүүдийн өвөө шиг нь хүн баггүй. Өвөөтэй би өвөө хүн шүү дээ. Тэгэхээр одоо таны хувьд бол энэ хүмүүст зөвлөх, чиглүүлэх нөгөө нэг одоогийн яриагаар бол менторлох хүн баггүй. За тэгэхээр өнгөрсөн үе ямар хүмүүс амьдарч исэн бэ? Одоо ямар болчиход байгаа? Энийг хэдүүлээ одоо яаж засаж сайжруулж болох вэ? Ер нь эр хүн ямар байх ёстой байна? Энийг нэг гоё ингэ дүгний хоёл. Тийм би чинь тийм сургууль хүмүүжүүлэгч эрдэмтэн доктор хүн биш шүү дээ. Ер нь бол миний үеийнх надаас жоохон дээшээ зөв 80 оноос дээш нь бол юу гэдэг? Суур хүмүүжил аав ээжийн. Одоо бэрхийг сурахаар, эрхийг сурахаар бэрхийг сур те. Өглөөний нарыг наранд буугаад те. Өсгийн жаргалыг жаргалд буугаад гэж. Энийг бол манай эмээ ээж аав бидний тархи толгоонд суулгаж өсгсөн байсан. Зөв. 2 дугаар тэгэхэд хизээч хүнд бити худлаа ир. Хэлсэн бол хэлсэндээ бай. Зөв. Тэгээд ажил хийвэл дуустал, давас хийвэл уустал гэдэргээд бүр ингэ толгойд хийж бидрийг өсгсөн байхгүй юу? Одоо бидний дээд ярил дэгдэг өстэй. За тэгээд дээд одоо нэг ахвал ах байлаа штэ. Тэг шана манаага авна штэ. Ах нарын хажууд юун тамиг тариа дадах. Ах нарыг хараа зүгээр концерт дуусна штэ. Энэ бол зүгээр нэг бодлын хүчирхийлэл гэж одоо бол ингээд хүчирхийлэл идэр гэж яриад байгаа үгүй байхгүй юу? Хүмүүжил байхгүй байна. Ахтай байна, захтай байна зөв. Багш нарынхаа үгийг сонсдог байна. Одоо ингээд сошиал машилд багш нь зодлоо нүтлээгээл амар мэдгүй юм да. Тэгээд миний зээд нарыг бас ингээд багш нар нь тэгвэл би бас нэг хэл амигээд гүгэл бах. Гэхдээ бидний үе тийм байгаагүй байхгүй юу? Тэглээгээд би л хизээч муудаагүй. Одоо бол би өөрөөсөө нэг ах хүнийг ч ахаал гэдэг. Одоо энэ ногийнхаа одоо ах нарыг одоо тэгээд миний доотлын үеийн дүүнер чинь 70 оны дүүнер чинь том албан тушаал хашаа явж гэн одоо аюу том дарга нар хийж байгаа ахаа штэ намайг төгсөөх. Би хэлдیں۔ Тэгээд тэг гоё ихгүй юу? Би бол дээдлээ яст гэдэг. Тэгэхээр энэ хүмүүжил юу дутаад байна гэхээр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ эрхийг сургаад бэрхийг л сурахгүй байна даа гэж би харж байгаа. Зөв. Тэгтээ
ерөн шүү. Бараг ерөн л гэж би тэгж харж байгаа шүү. Суур хүмүүжил байхгүй бол дээшээ явцсан амар хэлбэрийг сонгодог, залхуурдаг, айл болох дээр аргалдаг. Яг тийм юм руу ороод байгаа байхгүй. Тийм л байгаад байгаа юм да. Одоо анхны энэ подкаст нарыг дэндүү буруу яриач гэж магадгүй. Гэхдээ мэдээж энэгээр ярьчаад одоо арга барил нь буруу байна гэд хүүхдүүдийг балбаа зодоод гэж би хэлээгүй шүү дээ. Зөө. Ер нь яг бидний үеийн аав ээжийн тэр хүмүүжүүлдэг байсан тэр арга барил алга болж тээ. Тийм учраас одоо бидэрт ийм үг сонсдгоо халирамхаа тээ гомдомхоо одоо эмо эго одоо дарагдсан тийм үйл гарч ирээд байна уу да. Одоо ганцхан жинжи үеч биш. Ер нь бол тэгэл яг үннийг хэлчихв би. Үе үед л байгаад байгаа бах тийм үү. Тий, нэг юм хэлчихв. Хүний мөс чанар үнэхээр байхгүй болчихно. Энэ аюу эмгэнэлтэй. Юунаас болоод байна? Мэдхгүй юм да. Тэгэхээр би одоо өөрөө тийм би бол өөрийгөө мөс чанартай өнгөж боддог. Би ерөн хизээч баян талдаач талтганд яваагүй. Бас ядруу үнийг би дээр л гэж яваагүй. Би харин туслая. Наа яг уу ихүүл гэдэг найз. Тийм тэгэхээр нэг л үнгээр зангадаад хэлэхэд энэ улс орны байж байгаа байдлыг хар. Хүний мөс чанар байхгүй болчихдээ. Нэг хайрлага болчих. Хамгийн аимшигтай юм нэг хайрлага байчих. Хүн чанар гэж юу ч байхгүй болчих. Энэ аюу юм үнэлтэй. Энэ ийм юм бий болсон учраас энэ улс орны хүртэл хөгжлийн харал да. Хэдэн байшин тэр бол хөгжил биш шүү дээ. Хүн хүнээ байгаад байна шүү дээ. Тэгээ түрүүн таны хэлсэн тэр гэр бүлийн хүмүүжил айгуу чухал. Маш чухал. Тэгээд бидний амьдарч ирсэн үеэ ингээд хүүхдээ гоё зүгээр бодохоор гэр бүлд яг л нэг юм ёс суртахууны хүмүүжлийн энэ суурийг зөв тавьдаг ус шаардлага байна. Зөв өгүүлээр сургана, дээрэс нь өглөөрт босгоно, ажил бие дааж одоо ажил гүйцэтгэх арга барил сургана. За тэгээд гэр бүлээ сайлаад за ингээ гадагшаа гарлаач нэг юм байна л. Тэнгүүт хөршүүд яг ижлэх хүүхдүүдэд тэгээ сургаж идэв. Эргүүлээд тэр хөршийн ахмад наснууд, томчууд тэг яг тийм эцэгхийн тавьж байгаа шаардлагыг годомжинд яваа хүүхдүүд бас тавьдаг. Энэ нөгөө нийгмийн оролцоо маш чухал байсан байгаа. Яг зөв бүр. Энэ өөрөө бүр алдагдчихад одоо байхгүй болсон шүү дээ. Ой. Үнэхээр багийн чи өрөөдөр чи эцэг эх чинь чамайг хайж байгаа. Йоо, одоо гэрлүүгээ яв. Яг зөв. Чи хаана яваа энэ чи? Айдаг ичлэг. Тэгэхэд нөгөө эцэг их энэ хүүхдийн тухай юу бодож байна? Юу төсөөлж байна? Юу хүсэж байна гэдгийг нөгөө хажуудлын дорж мэддэг л байсан байхгүй. Тэг яг л тэгэж ханддаг. Тэгэхээр чи нөгөө нэг эцэг их хүүхдээ хүмүүжүүлэх гэж хичээхээс гадна нөгөө хөршийн дорж бас энд дэмжилцдэг, хамжилцдаг л байсан байхгүй. Мөн ялгаагүй өөрийн хүүхдээ тэгжэл хүмүүжүүлж өсгсөн. Тэгэхээр энэ нөгөө нийгмийн энэ одоо яг юм нэг зүгрөө харж ирсэн хүмүүжлийн арга барил одоо алдагдчихад байна уу таа л гэж яг хараад байгаа. Алдагдчихсан шүү дээ. Байна уу даа биш. Амьд харилцаа байхгүй болсон байхгүй. Тэгэхээр л одоо энэ цаг үед бидний асуудлыг шийдмээр байвал энэ нэг эр хүн шиг байгаад те ноён нуруутай амьдралдаа эзэн байгаад ядч л сонгосон ихнэртэй өмнөч байгаа. Өөр хүн эргүүлээд гүгээд байхгүй энэ амьдралын зөв хэмнэл рүү чиглүүлэхийн тулд энэ нийгэм бас нийтээрээ оролцоотой байх энэ нэг байсан тэр соёлыг эргүүлж авчирмаар байна шүү дээ. Энэ удахгүй ирэх байх гэж би найдаж байгаа. Юм гэдэг чинь ингээд цаг хугацаагаар эргээд явдаг. Тэгээ манайх чинь 1990 онд арчилсан нийгэм шилжээд 35 жил болж байна. Одоо 3-400 жил одоо арчилсан нийгэм илүү дутуу ингээ бүх юмаа дагцсан хөгшин Европт бид тэрийг адилгаад яг тийм биз дээ. Нийгэм басаа солигдоод явж байна. Гэхдээ бүгдийг сайхнаар харах хэрэгтэй гоё болох байлгүй дээ. Ядчил би өөр хүмүүстэй гоё байлгаа да. Хой нэмэр оруулж гэж боддөө штэ. Зөв. За тэгээд хоёлаа зөндөө гоё юм ярьлаа. Тэгээ одоо нэг би ч одоо бас нэг дуулах ч айддаг хүн оролцож байгаа. Нэг дууд болох уу та? Тэгээ нэг дууд уулээ сайхан. Тийм. Тэгээ би сая бодлоо л да.
хоёул арвж байгаа дурч нэлээ ярьлаа найзгаа. Тэгэхээр би одоо энэ дууг заавал одоо энэ дууг дуулна гэж одоо ингээд би чинд одоо арга хэмжээндээр дуулвал энэ дуугаал дуулдаг шүү дээ. Даржагийн шүлэг, равжагийн ай, дурлал хэмээх сайхан дууг. Найзгаа дурсаад энэ өнөөдөр хүртэл энэ дууг маань бас сонсдог хүмүүстээ баярлаа гэж хэлээд равжагийнхаа нэг дууг дуулъя. Яа өнөө. Үзэгсэлэнд царайчин гэрэлтнэ үеийн олон огтихоо дундаас гэрэл дот шиг ялгарах ёо нойрмын чи зүдэ мартчээ намхан дэлгөө хэвтэн биш үү би амраг түүний царайг харуулж алай хонгор аашийн үзүүлээ тормор хөөрхөн нүдэн чээ тортос болоод орчих юмсан тодхон улаан цэцэг болчхоо тогтож чамдаа таслуулах юмсан нойрмын чи зүдэ мартчээ намхан дэлгөө хэвтэн биш үү би амраг түүний царайг харуулж алай хонгор аашийн үзүүлээж зөөлөн цагаан гарыг чинь барихын тулд зүн сайхан нүдийг чинь харахын тулд зөвлөх мэрэгэн үгийг чинь сонсохын тулд зөвхөн чамдаа би хайртай байхын тулд нэг олдох амьдралаа хоёр болгосон гэж нэг бүтээх ажлаа 10 хийгсэн гэж нэр төрө бодож аятаа явахсан гэж нэрэ аваадаа гэж чамдаа би өндөрлөсөн нойрмын чи зүдэ марчээ намхан дэлгөө хэвтэн биш үү би амраг түүний царайг харуулж алай хонгор аашийн үзүүлээ за ингэж гоё дууг дууллаа. Дууны тэр үеийн тэр дууны үгийг хүртэл сонсоход өстой гоё үгтэй. Нандин яг тэр сэтгэлийн бүр ингээ гүнд байсан үгийг чин сэтгэлээсээ урлаад байгаа байхгүй. Одоо тийм үгтэй хэцүү шүү. Тэ. Яга байгаад авах л та. Гэхдээ яг энэ ямар нөхцөлд зохион бичигдчихсэн юм дуу вэ? Тэ энийг тэгээд ингэсэн. Тэгээ 91 оны зунчин би Аравжаа дээр Ажир намайг дууцсан уцстаад манайх уцстаад бүхрээд тэгээд орсон чи өөдөөс жотатл инээсэн. За маань үг олсон шүү гэл. Тэгээд энэ үгийг шууд ингээл гаргаж ирээл. Тэгсэн чинь энэ
ном нь 1987 онд хэвлэгдсэн. Зохиолч Даржа гэж хүний дурлал гэж роман ахгүй юу? Эрдэнтийн илгээлт мэлгээл дээр явдаг нэг тийм социуийн те мандах мэдж байгаа үстэй тийм ном байсан шүү дээ. Тэгээд тэр номон дээр яг нүүрний хэсгэл илгээлт гэж шүлэг байдаг байхгүй юу? Тэгэл өөрийн туяа мэлтсхийг шиг үзэгсэлэнт царай чинь гэрэлтнэ гэл. Тэгэл ирээсээ ингээл битэр чин дуулаад шууд ороод ирж байгаа байхгүй. Тэгэл нойрмын чи зүүдээ мартчихэ. Номхон дөлгөн хэвтэн биш үү би. Амраг түүний царайг харуулж алиа хонгор аашиг нь үзүүлээч гэл. Тэгэл маргааш нь битэр шууд Баян Монгол ороод пауз дээр амках гитарын тоглоал, түшиг ах клавшийн тоглоал, манай эрка бөмбөрийн тоглоал, мөг ах басын тоглоал төвчүүлжээ. Ерөөсөө айн бол хийгдсэн байж байгаа л айн хийгдэл маргааш нь пауз дээр өвчээл тэгээ шууд фонограм ажуулаад дуулаад тэгээ шууд хийд болсон шүү дээ. Тэр сошиал байсан бол алахгүй тий. Тийм одоо яг тэгээ сошиалгүй үе шүү дээ тийм үү. Тэгэхээр чи битэр чин хийгээл дуулаад хит бол нэг бас гоё эцтэй. Та эдийн дууг сонсчвол хальт сонссон дууга орцондоо амьлуулаад цааш нь түгээдэл байсан цаг үе тий. Тий, тэгэл орцоор дуулагдаад орцны дуу гэж яригдаад энэ ч нэг зохиосон үнэтэй юм баггүй юу? Ийм тийм байдаг шүү дээ. Гоё байна. Тэгээ энэ дууг сонсчоо сая тэр агуулгын тухай бодож байхдаа бас ингээд дараагийн одоо ингээд юу орж ирж байна л да. Нөл хариуцлага. Амар үнэнч байдал. Тэгээд ингээд нэг гоё юм хариуцлага мэдрэгдээд байгаа байхгүй юу? Тэгээ одоо би гэр бүлийн тухай бас танаас асуумаар байна. Гэр бүлийн тухай бол ерөөсөө тэгээд энэ улс орны чинь оршин тогтнох хамгийн гол үндэс чинь гэр бүл шүү дээ. Тэгээд гэр бүл доктортой байна. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Аав хүнийхээ үүргийг гүйцэтгэн, ээж хүнийхээ үүргийг гүйцэтгэн гэдэг тийм. Би ер нь бол энэ олон нийтийн сүлжээнд ч юм уу ер нь би өөрөө фэйсбүүк дээр гэр бүлийнхээ зургийг тавьдаггүй шүү дээ. Би бол энэ сошиал одоо фэйсбүүк аккаунт энэ миний бол миний хувийн орон зай тийм үү. Тэгээд өөрийнхөө хувийн орон зайд би уран бүтээлээ тавина, өөрийнхөө үзэл бодлыг тавина гэхээс хаяа та нар мэдэндээ хаяада нэг хөөрхөн зэхүүгийнхаа царайг харуулахгүй ингээд цааш нь харуулсан нэг хаяа бүр хайр хөдлөөд нэг тавьдаг тийм байгаа. Тэрнээс ш манай гэр бүлийн хүн эдэр бол ер нь би зурмаар огт тавьдггүй. Миний гэр бүлийн хүн бол хорвогийн хамгийн сайхан эмэгтэй хүн байдаг. Миний хатан байдаг. Тэгээд тэр хүн маш их хайртай тэр хүн маань байдаг учраас өнөөдрийн төгсөө би болсон байна. Сайхан амьдарч байна. Тэгээд бүр баярлаад бахархаад ханшгүй сайхан хантай да. Одоо ингээд сахилахгүй дэггүй тийм ээ. Ийм нэг хүнийг одоо ингээд нэг ийм сайхан эцэг, ийм сайхан хан болгоход ер нь нэмэгтэйчүүдийн оролцоо их маш их. Эстонер хин ч хүмүүжүүл чадаагүй нэг нөхрийг л яг нэг гэр бүлтэй болоод ирэнгүүт л нэг хүн хажуунаас нь журамлаа яадаг те. Ерөн яг тийм эхнэр хүний энэ нэг Монгол гэр бүлийн доктор одоо энэ гүйцэтгэж байгаа үүрэг гэдэг бол бусад орны эмэгтэйчүүдээс өөр тийм юм шиг байгаа. Тэр харж байгаасаа сая нөгөө physical as дээр гардаг нөгөө адигийн харцыг л хүмүүс чинь нэг хэсэг шуурлаа штэ. Тэгээ бас эвгүй те. Зүгээр л уучлаарай те. За тэр эхнэрийн ухааны талаар танихгүй. Эмэгтэй хүний хатан ухаан гэж байна штэ. Миний хань бол намайг ерөөсө битэр маргаж муудалцах ч юм уу муухай сайхан харалцах юм байдгүй штэ. Ер нь тэгээд нав маш их дэмжин сэтгэл санаа ер нь бүх юмар маш их дэмжин маш их урам өгдөг. Тэгээд ах чи нэр хүн чинь онгорол хөөрөөд л тэгэл бүгдийг хийжтэй. Чист сайн бай. Тийм миний хань чинь одоо миний хатан хань чинь намайг л ерөөсө хамгийн их гоё урмын үгээр меладаг. Тэр одоо хүний ирч хүчээр өнөөдрийг цааш хоёлаа тэгээд олон жил хамт байна. Өрөвдөө гоё зэнэрэ том болохыг харна. Зэнэрийнхээ хүүхдүүдийг харна гэтэр гэж бодсон шүү дээ. Анх яаж танилцчихсан бэ? Манай хүн чинь манай аривжиг анги босгүй шүү дээ. За. Тэгээ надтай хамт болж байсан. За тэгээ тэрийг бол орхичоо. Тэгээд ингээд тэр чинь
одоо баг өнгөрсөн зуун шүү дээ тийм биз дээ. Өнгөрсөн зууны үйл явдал тэгээд ер нь хувийн имийг бол хувьд байх дуртай шүү. Тийм. Надад л үлдэг. Зөө. Ингээл сайн хүн байдаг. Гэр бүл дээр оронгууд ингээд за ингээд тийм ингээл байж гээл те. Тийм энэ. Гэтэ ер нь эхнэрүүдийн гэр бүлд гүйцэтгэж байгаа үүрэг энэ эрчүүдийг жинхэнэ эр хүн болгож байгаа тэр нэг юм арга ухаан бол яах аргагүй. Өстой нэрэ гайхагддаг шүү. Би яг тэгж боддог. Чиний өөрөө ч гэсэн мэдрээ явж байгаагийн хувьд би айгу үнэлдэг. Тэгээ одоо ч гэсэн одоо шинэ залуу одоо удахгүй гэр бүл болохын залуучууд ч гэсэн бас энэ сонголт дээр айгу анхаарах хэрэгтэй юм шиг байгаа. Тий, one night гэж их нэрийг сонгож болохгүй. Тийм үстэй. Тий. Ердөөсөө бүх юмыг зүгээр л тийм нэг юм одоо 2 дугаар сувг болгож зүгээр нэг шөнийн жаргалаар төсөөлж болохгүй үстэй. Тий. Тэр чинь тэгээд өөрөө бас алдаа болох юм шүү. Хэрвээ тийх юм бол хариуцлага ард нь ухамсарлаад өөрөө явах хэрэгтэй. Зүг үстэй тий. Тэгтээ дүүм юм байгаа юм л да. Бидний өссөн орчин одоо ингээл бидний үе чинь аав ээж нар чинь багадаа л 5 6 хүүхэдтэй тий 9 10 хүүхэдтэй байлаа шүү дээ. Тэгээд мэдгүй юм да. Тэгээд одоо юм ерөн бол ханаас зөв сонгох хэвээр. Хан гэдэг чинь хан шүү дээ. Тэгээд одоо өөрөө хэлэх үү? Та тэгээд яг гэр бүл болоо сайхан ингээд олон жил танилсан энэ хандаа зориулаад гоё дуу зохиосон байсан шүү дээ. Тий. Тэр дууг нь бас сонсъё дөхөө. За тий угаасаа би энэ дууг өөрийнхөө сайхан хань зориулсан хайрлах уу гэд анх дуус нь одоо улаан цэцэг гэж охиноор би дуулсан мэдэн штэ. Миний хүүтэй гэрлээч гэж одоо киноны саундтрак болж гарч ирсэн. Өө за. Тийм. Ерөн бол энэ дууны өгний санааг бол миний уял ах чинь Хүслбаатар гэж хүн мэдэн штэ. Одоо кино найруулагч. Хүслээ ах юм маань миний хүүтэй гэж гэрлээч киноны саундтрак болж дууч улаан цэцэг дүү маань дуулсан байт. Ерөн бол би энэ дууг өөрийнхөө сайхан ханд зориулсан дуу байт. Тэр дуугаа нэг дуулаад ерөн тэгээд подкастны цаг ч гэсэн болж байгаа шүү гэнэ тийм үү те. За тэгээд одоо дуулах дуу маань сайхан хандаа зориулсан хайрлах үмийг дуугаа дуулъя. Угаа энэ хоёлаа би хийжээ. Тэг хандаа хайртай шүү гэд. Бас бүх хануудад зориулаад амьдрал чи сайхан асат нисэх шувууд сайхан хайрт минь чи дүүлэнэс хүү цаг өнгөрч урсан одох би чамайг удаан хайсан гэрэл тусан уусын цаанаас харсан бүр тэртэх зүрхнийхээ чандаас тосож аваад хайрлахыг хүснэ. Ягаад бүх зүйл цаг хугацаатай гэж талан тусах бодлыг хайруул. Ягаад би чамайг хайрлаж болохгүй гэж янз янзын бодлууд хөвөрнөө. Би чамайг удаан хайсан
гэрэл тусан уусын цаанаас харсан бүр тэртэх зүрхнийхээ чандаас тосож аваад хайрлахыг хүснэ. Ийм дууцгаасан байдгийг хандаа. Сайхан дуунаа. За тэгээд өнөөдрийн подкастад зочин болон орж бас өнгөрсөн түүх тэ амьдралаа сурсан сургамж залуу үедээ хэлж зөвлөж өгсөн номын хамтлагийн ган төгсөхтэй маш их баярлаа. За бас урьсан гүйц соёл музик сторийн ерөнхий захирал Бат Эрдэнэдүүдээ бас баярлалаа. За баярлалаа. Одоо энэ завшааныг ашиглаад хэлэхэд хоёлаа танай хамт олонтой ерөн хоёлаа олон жил найзлаа шүү. Миний дүү чинь маш олон хүнд маш сайхан юм ийдэг. Хариу нэхгүй тусалдаг аюу гой хамт олон шүү. Манай мантхвын ах нь миний галзуу хампаа их таалагддаг шүү. Тэгээд хоёлаа өгнө гүйц соёлын подкастт орчод баах амьдрал ярьч удаа. Тэгээд гайг байгаа. Тий, ер нь бас ярих ёстой хаа. Тийм дүүмэн тэгээд авахгүйхээ ухаанаар хандцгааг тий. Тэгээд хүмүүст хүн болгонд ер нь нэг тийм үг байдаг шүү дээ. Таалагдах байхчгүй. Гэхдээ ер нь үнэн үг хэлсэн хүн жоохон хатуухан сонсогддог. Би зүгээр төгсөө гэдэг өнцгөөс л ярьчлаа шүү. Уучлаарай. Тэг үзэж байгаа хүмүүс маань уучлаарай. Би зүгээр өөрийнхөө өнцгөөс л ярьлаа шүү. Тэгээд таалагдахгүй бол бас тий алгасч болно шүү дээ. Тийм. За тэгээд 12 сар бол гэр бүлийн сар. Би ер нь тэгж боддог. Хамт олонны сар биш шүү. За. Ер нь энэ шинэ жилийн уур амьсгал ороод эхлэх цагаас хойш надад бага бахын тэр нэг юм дурсамжууд сэтэрдэг нь гэртээ сайхан ялкоцсаал тий. Гой ингээ гэр бүлэрээ цуглаал. Халуун дулаан уур амьсгал бий болгоод хоол ундаа хамгийн амттай шимттэйгээр ширээгээ засаад ингээл борилж өнгөрүүлдэг юм сар л да. Тэгэхээр энэ 12 сарыг гэр бүлэрээ халуун дулаан сайхан өнгөрүүлээрээ тэгээд ер нь хамгийн үнцэнтэй юм чинь явж гэр бүл учраас гэр бүлтэй гаргах цагаа илүү гаргаарай гэж. Миний хувьд бол 12 сар гэхгүй бүх сар бүх минут секунд цаг хорон болгон гэр бүл номер 1. Тийм л яг тэгж харагддаг шүү. Тэг би яг номер 1 миний гэр бүл. Бүр номер 1 шүү. Гэр бүлийнхаа төлөө ямар ч их мөнгөний ажлыг кэнселдэж чадна. Гэр бүл номер 1. За. За тэгээд шинэ оноо сайхан ухтаарай. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За танайг хамт олж гисэн сайн сайхныг хүсье. Баярлаа. Баярлаа.